Сургууль хүмүүжлийн ажил удахгүй эхэлнэ гэж мэдэгдэв. Төр оршин суугч нэрээр авсан 33 мянган картыг идэвхгүй болгожээ. Чингис хаан болон Капитал банкуд нийгмийн даатгалын санд өртөө хэвээр. Хүн ам орон сууцны 2025 оны завсрын тоолгоор зөрүүтэй мэдээлэл засварлах боломжтой. Түүхийн алтан хуудас болсон чухал 2 өдөр тохиож байгаа учраас энэ сарын 21-26-нд бүх нийтээр амарна. Брэдэд Паралимп болон Дүлийн иргэдийн лимпт амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Сургууль хүмүүжлийн ажил удахгүй эхэлнэ гэж мэдэгдэв. Учир нь багшийн цалин 2026 оны эхнээс 50% нэмэгдүүлж улмаар 2.8 сая төгрөгт хүрэх тохиролцоонд хүрч хэлцээрийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам албан ёсоор бүртгэж авчээ. Цаашлаад үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүргэж 2027 оны төсөвт тусгахаар болсон байна. Мөн боловсролын салбарт улсын төсвийн нийт зарлагын 20-с доошгүй хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 6-с доошгүй хувийг зарцуулж байхаар болжээ. Нийтдээ 9 залт бүхий хэлцээр хийж тохиролцоонд хүрсэн байна. 13 хоногийн турш үргэлжилсэн багш нарын ажил айлтад нийт 720 байгууллагын 40 мянга гаруй төлөөлөл оролцжээ. Төр оршин суугч нэрээр авсан 33 мянган картыг идэвхгүй болгосон байна. Тодорхойлбол нүүрсийг тодорхой хэмжээгээр цуглуулж, нам даралтын зөөх ажилуулагч нарт 10-аас 15 мянган төгрөгөөр дамлан зарсан явж гарчээ. Мөн налаах, имэйлд, постоор 95 шуудаа түлш гаргатаж байсан зөрчлийг илрүүлжээ. Тиймээс нэг өрхөд нэг карт гэсэн системээр ажиллаж, хотуулаа аппликейшнаар дамжуулан айл өрхийн давхардлыг арилгахаар ажиллаж байна. За ингээд 6 минутын өмнө хэд та бүхэн ган болд гэдэг айлынханд бол ингээд мөн агаарын бохирдол бол дунд зэргийн хэмжигдээд 6 минутын өмнө оператор 7744 бол ажилласан байна. За ингээд ерөнхийдөө та бүгд бол дахиад давтаад хэлэхэд манай түлш хэрэглэгч үйлчлэх төвийнхэн бол бүх мэдээллийг ингээ аваа явчихж байгаа. За одоо бид нэр дахиад 45 мянган ухаалаг мэдрэгчийг за нийслэлийн үлдсэн иргэдтэй буюу галт төлж байгаа иргэдтэй холбож нэгдсэн системээр бол холбох ажлыг бол хийгээд явж байгаа. Хүмүүс хотуулаа аппликейшн ашиглан цэгүүдэд байгаа түлшний нөөцийг харах боломжтой. Нийслэлийн хэмжээнд 397 нүүрс борлуулах цэгт хагас коксон шахмал болон сайжруулсан шахмал түлш, мөн угааж байжуулсан мидлинг гэсэн 3 төрлийн нүүрсийг борлуулж байна. 12 дугаар сараас 100% хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжиж ийлээ. Нийгмийн даатгалын сан Чингис хаан банкнаас 85 тэрбум төгрөгийн, Капитал банкнаас 64.2 тэрбум төгрөгийн авлагатай. Банкуд авалгаа мөнгөн хөрөнгө болон үйл хөдлөх хөрөнгөөр барагдуулж эхэлжээ. Тодорхойлбол Чингис хаан банк нийт 103.57 тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаас 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийг 11 үйл хөдлөх хөрөнгөөр төлөөд байна. Үүнээс үйл хөдлөх хөрөнгийг дуудлага худалд агаар худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байна. Харин Капитал банк 104.2 тэрбум төгрөгийг төлөхөөс 40 тэрбумыг барагдуулжээ. Үүний 13.8 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 26.2 тэрбум төгрөгийг 87 үйл хөдлөх хөрөнгөөр барагдуулсан байна. Хүн ам орон сууцны 2025 оны завсрын тоолго 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тоолгод Монгол улсын иргэн хүн бүхэн идэвхтэй оролцох ёстой. Тоолгод хамрагдахын тулд 2025 цэг эмэн холбоосоор нэвтэрч тоолгод хамрагдах давчийг дарснаар дан систем рүү шилжиж холбогдох зааврын дагуу тоолгын асуудалд нэвтэрнэ. Ингээд хувь хүний болон өрхийн гишүүдийн төрийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой. Хэрэв мэдээлэл зөрүүтэй бол завсарлах боломжтойг хэлж байна. Түүхийн алтан хуудас болсон 2 чухал өдөр тохиож байгаа учраас энэ сарын 21-26-нд бүх нийтээр амарна. Тодорхойлбол жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Энэ жил уг өдөр энэ сарын 21-нд тохиож байна. Үндэсний бахархлаар нэрлсэн энэ өдөр төрийн талбайгаа мандуулж хүндэтгэлийн эслэл урлаг спортын олон үйл ажиллагааг зохион байгуулж төр, түүх, соёл, үндэсний үнэт зүйлсээ дээдлж их эзэн Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсдаг. Түүнчлэн 1924 оны 11-р сарын 26-нд улсын анх дугаар үндсэн хуулийг баталж Монгол ардын бүгд найрамдах улсыг тунхагласан өдөр. Үүгээр манай улсын тусгаар тогтносон тусгаар улс болох үндэс суурь тавигдсан гэж үздэг. Тиймээс 2016 оноос жил бүрийн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр буюу соёл гэгэрлийн өдөр болгожээ.
Брэдэд хамтдаа спортод буюу Брикс 2024 Паралимпийн зуны олимпиадад дүлийн иргэдийн лимбт амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа. Брэдийн тэргүүн Алексей Цидинов олон улсын тавцанд нэр алдраад дуудуулсан нийт 42 тамирчин дасгалжуулагчийг нөр их хөдөлмөр амжилтын үнэлэн өргөмжлөл болон мөнгөн шагнал гардуулжээ. Тэр Паралимпик бол 2 дахин өөрийгөө ялан давж байж амжилтад хүрдэг спорт. Тиймээс та бүхнийг сэтгэл санаа болоод бие бэлдраа хүчтэй байлгаарай. Илүү амжилтад хүрээрэй гэж ерөөе гэжээ. Тамирчдын хөдөлмөрийг инхүү үнэлсэн нь дараагийн амжилтад эргээр нөлөөлнө гэж Бүгд найрамдах улсын спортын тусгай сургууль буюу Паралимп болон дүлийн иргэдийн лимт бэлтгэх сургуулийн дасгалжуулагч Анна Смирнова онцолжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.